Хэмшүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд найрамд Чех улсын хоорондын хилцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд найрамд Чех улс хоорондын хилцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг баталснаар эрүүгийн хэрэг мөрдөн шалгах тодорхой ажиллагааг Чех улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэх боломжтой болох бөгөөд энэ нь эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт хэрэгтээ үр дүнтэй тэмцэх, өөрийн улсын иргэд хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашигыг хамгаалах, хангах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ, зохион байгуулалтаа гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, гэмт хэргийн зохион байгуулагчийг олж тогтоох чиглэлд талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлж, олон нийтийн аюулгүй байдал хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр улсын эрх бүхий байгууллагууд өөр хоорондоо шууд харилцаж, түргэн шуурхай хамтран ажиллах боломж бүрднэ. Хилцээр сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлцэх үед Улсын их хурлын гишүүн Ж.Инх баяр Бүгд найрамд Чех улсад манай улсын хичнээн иргэн байн оршин сууж хөдөлмөр эрхэлж байгаа өнгөрсөн хугацаанд гэмт хэрэгт холбогдсон талаарх судалгаа мэдээлэл байгаа эсэх талаар асуулт асууж хариулт авсан бөгөөд байнгын хорооны хуралдаанд орсон гишүүдээс үг хэлээгүй болно. Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд найрамд Чех улс хоорондын хилцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд орсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд найрамд Чех улс хоорондын хилцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, хуулийн төслийг эцэслэн баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.